Сиднейд ирснийхаа маргааш нь бид гурав ус уузам тариалдаг талбай руу очиж үзэхээр явж байна. Хай, бид хоёр нөгөө wine yard руугаа орохоос өмнө энэ ресторанд хоол идчихэд орё. Hello, good yourself. Тэгээд ирж байна. Бид гурав одоо хоолоо захиалсан хоолоо хүлээгээл явж байна. Жогоо яарч явж байгаа. 30 минут нь л багтаандаа. Энэ шаард энэ амар гоё юм байна. Яг кинондор гардаг шиг л харагдаж байна. Австралийн баруун урд эргээр вино хийдэг газар руу төвлөрч байрсан байдаг. За энэхүү аялалд бол маш олон гадны жуулчид болон Австралийн өөрсдийнхэн иргэд бас хамт оролцож исэн. За тэгээд компаниас нь цаанаасаа 4 виноны газраар аялуулад тэгээд нэг газартаа 6-аас 7 виног амтлуулж үздэг тийм аялал байсан. Similar to this. Okay. I think I've been. Энэ ягаан тохрон дотор нөгөө вайн хийдэг жимснүүдийг яг эсгээд түүгээд тийм жүүстэйгээ байж айгу гашуу юм байна. Энэ өдөр бол үнэхээр гоё цаг агаартай байсан. Маш дулаахан ийм гоё газар үзүүлсэн хоёртоо баярлалаа. Өглөө босоод цонхоор ингэж харагдаж байна. Хай энэ байшин маа үеэл ахих байдаг. Тэгээд би одоо эднийхээс гараад хотын төв рүү орох гэж байна. Хотын төв ороод гоё музей үзье. Тэгээд тэр хаваараа жоох явъя. Өнөөдөр яг одоо бол энд өглөөний 11 цаг жоохон өнгөрөөд тэгээд бараг 29 градусын халуунтай байж байна. Энд амар гоё нартай юм байна. Австралийн гоё юм болохоор юу юм бэ? Ингээд таг хүчин биш. Ийм гоё сэлгээтэй, дулаахан юм сэлгээтэй байдаг юм. Энэ айгуу таалагдлаа. За одоо би автобусаа өглөөгээд байж байна. Автобус маань одоо ирж явах хэрэгтэй да. Тэгээд энэ одоо байгаа миний байгаа газар болохоор за хотын төвөөс нэг цаг орчим зайтай автобусаар явбал за манай Даблинаар бодох юм бол бараг Черри руу тавьцаа байгаа юм да. Австралийн бүх нийтийн тээвэртэй Opal гэд энэ карта уншуулад явчихна. За орохдоо уншуулад гарахдаа бас уншуулна. Занаасаа хамаараад төлбөрүүд нь өөр юм байна. Хотын төв рүү явах замд шинэ хуучин янз бүрийн хауснууд бол ингээ харагдаж байгаа. Гэхдээ бүх газар нь үнэхээр хоггүй. Хотынхоо төвс зайдуу байсан ч гэсэн. За буугаад ирлээ. Сая 13 орчим буудал 10 минутын хугацаанд яваад тэгсэн чинь нэг 3 австрали доллар уншиж байна. За тэгээд одоо энэс тийшээгээ дараагийн автобусанд суудаг болж байна. Жолооных нь гар нь яг Ирландтай адилхан Монголын эсрэг талаар гэсэн үг юм байна. За тэгээд дараагийн автобусанд суух гэж явж байгаа. Урдны замаар явдаг автобуснууд нь маш цөөхөн зогсоод тэгээд 20-30 минутын дотор хот руугаа ороод ирсэн. За энэ харагдаж байгаа бол хотын төвдөө зөндөө олон офисууд юм лээ. Тэгээд тэнд ажилладаг ажилчид нь хоолоо идэх гээд ингээ гараад ирсэн байна. Гадаа хоёр дулаахан болохоор хүмүүс нь гадаа сууж байгаа л ингээ хоолоо идчих юм лээ. Тэгээ би бас эндээ очролж жагаад хоолоо идчихэд явсан байгаа. Сиднейгийн замууд агай хөксөр уруу юм лээ. За Сиднейгийн музей дээр ирсэн байгаа нь энэ музей бол миний төсөөлж яснаас арай жижигхэн байсан. Одоо ингээл хоёр давхарлуу гараал тэгээд ингээ дуусчихаар юм лээ. Тэгээ айгүй хурдан үзээд дууссан. Сидней Опера Хаус баригдсан түүх анх энэ газрыг яаж нээсэн гэсэн ийм одоо түүхэн сурвалжууд нь бол энд байсан. Маш сонирхолтой юм лээ. Музейгээ үзэж дуусаад гарах гэж байна. За тэгээ гарахаас өмнө 2 цаг тутам тэгээд нарны тос түрхдэг байгаа. Тэгэхгүй бол эндгийн нар нь бол айгүй хурцсан бэлээ. За circular key гэдэг station. Нэг сонирхолтой юм нь Сидней хотын ойролцоо нэлээд
далайн эргүүд байдаг. За тэгээд тэнд амьдардаг хүмүүс болохоор усан тээврээр ирж очт юм лээ. За энд нь бас нөгөө Opel карта уншуулад явд юм лээ. Энд нэрээ Шангрила харсан шүү дээ. За Circular Quay-гийн ойролцоо ийм нэг парк үт юм байна. Энэ моднууд нь амар гоё юм байна. Мод бол үнэхээр тасархай. Ногоон байгууламж. Тэгэл ийм таатагвар амьсгалтай болохоор хүмүүс гаднаа сууж байгаа л хоолундаа идээл гадаа л байж идэв юм байна. Сайхан нарлал. Лапраус. Энэ нөгөө hey, how are you? I'm very good, thanks. Oh, good. Hello. Welcome to Sydney. Thank you. Where are you from? From here. Oh, that's Sydney, great. yeah. And you? I'm originally from Mongolia and came from Mongolia? Ireland. Yes. Well, Yeah, энэ айгу гоё манай нөгөө зураг юун дээр бичлэгүүдээр гадаг газар ингээ хүрээд ирсэн чинь бичлэгийн дотор орсон юм шиг санагдаад байгаа. Ирландын захлаатай адилхан энд бас нэг юм сонин шувуу байд юм лээ. Хог ухдаг. Yes, тэнгэр багандсан барилга гэдэг л энэ баг та тий. Одоо энэ барилгууд дээр л манай монголчууд гадныхан ингээл зөндөө ажиллаж байгаа. Барилга дээр ажилладаг хүмүүс өглөө эрт 4-5 цаг гээд ажил хийх юм лээ. Тэгэхээр ер нь бол маш хүнд хөдөлмөр хийж байгаа. За метроныхан газар нь ийм том. Ийм ганган. Энд дээр бас нөгөө Opel карта дараад манай нэг дэлгүүр хавцаал харагдаж байна да. Ямар ч ганган. За энэ зүгээс ирээд тэгээ ийшээ явахаар байгаа. Метро дотроо нэлээд зай сайтай мөлий. Тэгээд ер нь хааж явсан бүхэл бүтэн ТV эзэд гэдэг шиг нэлээд том зайтай. Тэр нь бол айгу тухтай мэдрэмж төрүүлжсэн. Дээрэс нь олон үндэсний хүмүүс зөндөө байдаг учраас ерөөсөө ингээд хаа сайгүй л Азууд ч харагдчихээн нийтгээ ер нь л бүх төрлийн л хүмүүс солилцсон байт юм лээ. Тэгээ тийм болохоор харин ялгуурлан гадуурхалт бол нэг байдаггүй юм шиг санагдсан Сидней дотроо. 4 цаг 10 минут болж байна. Энд ингээд найруудын гадаа хүмүүс хүүхдүүдэд тоглуулад ингээд байж гин. Австралид ер нь ийм рейнжер машинууд айгүйх байт юм байна. Тэгээд гаднаа тэр твшин дээр юмнуудаа ачиж аваад бөөндөө далайн эрэг ийшээ тийшээ ингээд явахаар айгүй тохиромжтой гэдэг болохоор тийм машинууд ихтэй байт юм байна гэж бодлоо. Дараагийн өдрүүдийн аяллаар уулзцгаая.